Сайн мэцхан уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Булган ами шиг өндөр сумын 12 дугаар ангиас сурагч Болдоотрын хоёрт нэраа. За өнөөдөр миний ярих сэдв бол манай нутагт шинээр авто болон төмөр зам баригдах үүний ингээд давуу талуудыг дурдж өгье гэж бодож байна. За яагаад энэ сэдвийг асан талаараа товч дурдах юм бол манай нутагт яг бүсчилсэн хөгжлийн бодлогоороо яг энэ үйл ажиллагааг хийх юм бол энэ бүтээн байгуулалтыг хийх юм бол манайд илүү бодиттой үр дүн гарах учир тэгээд хоёр талыг холбож өгснөөрөө энэ ингээд бүсээ бодох юм бол илүү тийм онцгойрох тэгээд бодиттой үйл ажиллагаа гэдэг дээр нь төвлөрч энэ сэдвийг сонгосон ба. За тэгвэл ямар давуу талууд гарах вэ гэдэг дээр хүмүүс анхаарлаа хандуулж байгаа. Тэгээд бас нэг цаахан бол энэ ингээд маш олон бэлчээрийн газрыг эвдэн тэнгуүтэй экосистем тэнгуүтэй маш олон хүний хүч хөдөлмөр одоо тэгээд цаг хугацааны асуудал дээр одоо ингээд асуудлууд үнэхээр их гардаг. Нэг километр зам барихлын асуудлууд ингээд дурдсаар тэгээд бэлчээрийн газар үсэндээ ингээд газрын маргаанууд хүртэл аягүй их болдог. Тэнгүүд энийг яг энэ асуудлаар нь хуучинсаг бодлоор биш одоо 21-р зуунд хүмүүсийн ярьж байгаа тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн энэ хоёрт ингээд уялдуулаад энэ шинээр автоолын төмөр замыг яаж барьж болох вэ гэдэг дээр анхаарах юм бол энэ илүү ингээд боломж нээлт байхаа гэж би бодож байна. За тэгээд шинэ автоолын төмөр зам барих юм бол эдийн засгийн хувьд, байгаль орчны хувьд, аялал жуулчлалын хувьд гээд маш олон давуу талуудтай байдаг. Яг энэ дээр дурдсан шиг. Тийм учраас энийг яг хуучинсаг үзлээрээ ингээд болохгүй наач ингээд байгаль орчноос хүртэх гээд байна гэдэг талаас нь биш. Энэ биднэрт боломж олгох юм байна. Энэ ингээд бус нутгаас бүсээс биднийг ялгаж онцлог болгож өгөх юм байна. Манай булган нутаг ялангуяа онцлог бүхий байгаад хоёр талыг холбосон буюу ингээд яг гол хэсэгт нь төвлөрч байдаг учраас яг үүнийг ингээд сонгож авах юм бол энэ илүү бодиттой ажил болно. Үүнийг дагаад ингээд зам дагаад хөгжил гэдэг шиг маш олон аж ахуйн нэгжүүд болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид ажлын байртай болно. Зам баригсны дараах ажлын байрууд байгаа шиг яг зам баригдах хугацаанд хүмүүс ажлын байр нэмэгдэнэ гэсэн үг. Ажлын байр нэмэгдээд ирэх юм бол гэр бүлийн орлого буюу ингээд одоо нийт эрэлт ихснэ гэхээр бас мөн улс илүү их ашигтай болох юм аа. Тэгэхээр ингээд сонгосон хамгийн гол шалтгаан нь хоёр талыг холбож өгөөд яг торгоны зам гэдэг шиг ийм төмөр зам байх юм бол бидэнд илүү үр ашигтай гэж бодсон. Баярлалаа.